Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд төргий. Их сурвалж ярилцлагын манай ээлж дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн урьдчилан зочин маань Норвегийн амьдралын шинжилгээний их сургуулийн судлаач найдвар хүү гэсэн байна. За тань энэ ярилцлагаараа тантай хоёр дахь удаа уулзах гэж байна. Тий. Бид төр ярилцах сэдэв маань ерөөхдөө өмнөхтэйгөөс адилхан. Өөрөөр хэлбэл та бол хөгжлийн бодлого судалдаг хүн. Тий. Тэгээ хөгжлийн бодлого гэдэг чинь зүгээр энгийнээр ойлгоход аливаа улсыг хөгжүүлдэг, урагшлуулдаг л тийм бодлого хэлэх байна. Тэгээ таны харж байгаагаар Монгол улсын яг хөгжлийн бодлого ямар гол салбаруудад суурилсан байх хэвээр? Ерөөсөө биднес бол нэг томьёолоод байгаа шүү дээ. За одоо өсдөг баялаг, тийм ээ, ургадаг баялаг, бахархдаг баялаг. Энэ гурван салбар өөрөөр хэлэх юм бол одоо мал аж ахуй, газар тариалан. За тэгээ аялал жуулчлал одоо манай одоо 3000 жилийн түүхтэй энэ баялаг түүхэн дээр одоо суурилсан. Энэ хөгжлийг л одоо биднес бий болгох чадах юм бол энэ гурван сая хүнд бол одоо хөгжил бол ирнэ шүү дээ. Тэгээ яг хөгжлийг ингээ ярихаар хамгийн гол юм бол ерөөсөө хөгжлийн одоо энэ доктортой асуудал. Одоо энэ доктортой хөгжил гэдэг юм уу ерөөсөө одоо бүх монголчууд одоо ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл одоо манайд ингээд нэг энэ улс төрийн байдлаас болоод нэг улсын хурлын 4 жилийн сонголтоо тийм ээ. 4 жилийн циклтэй ингээд нэгнийхээ тавьж байгаа бодлого дараагийнх нь гарч ирэл ингээд өөрчлөлт авах юм бол энэ улс ингээд одоо үндсэндээ бид 28 жил болж штэ. Арчил шинжээ тийм ээ. Тэгэхээр биднес дээр ямар нэгэн байдлаар яг хөгжлийн тийм тодорхой одоо баримтлаа тавьж байгаа концепц ч юм уу тийм ээ. Нэг нам нөгөөгөө үгүйсгэсэн юм. Нэг нам нөгөөгөө үгүйсгдэг. Эсвэл бүр нэг засгийн газар нөгөө засгийн газараа хүртэл одоо нам дотор үгүйсгэж штэ тийм ээ. Доктортой байдал байх. Доктортой байдал байхгүй тийм. Та өсдөг, ургадаг тий энэ бол хөдөө аж бахархдаг баялаг гэсэн. Тий. Та яагаад ухдаг баялаг ярихгүй юм? Яг ухдаг баялагаар биднес ингэж явлаа. Ухдаг баялагаар яахын тулд энэ дээр хамгийн гол нь яг энэ дээр нэг Норвегийн жишээг ярив тийм ээ. За Норвег бол одоо яг одоо далайн гүнээс олборлож байгаа одоо офшор гэж ирдэг тийм. Далайн гүнээс олборлож байгаа нефтийнхаа олборлтыг бол төр эзэмшдэг шүү дээ. Төрийн мэдэл байдаг. Төрийн корпорац. Хамгийн гол нь Норвегийн гол одоо ухдаг баялагыг ашиглаж байгаа хэлбэр нь бол баялагын төрийн мэдэлд байдаг. Төрийн мэдэлд байгаад төрийн мэдлийн биш хувийн компаниудаар үйл ажиллагааныхаа тийм ээ одоо олборлох, ухаж гаргах ч гэдэм юм уу. Энэ үйл оператор компаниудаар одоо үйл ажиллагааг нь явуулаад тэгээд одоо нийт зарж борлуулах ашигын юу нь бол Норвегийн төрдөө очиж шүү дээ. Тийм учраас одоо манай нухдаг баялаг бол жоохон одоо юу гэдгийг бодлогын хувьд алдаатай байгаа учраас ер нь биднес хөгжил дэвшил авчихгүй шүү дээ. Баялаг гэдэг утгаараа нэгчгүй гэсэн. Тийм үгүй баялагийг ашиглаж зарцуулж байгаа байдлаараа биднес орж ирж байгаа орлого тийм ээ ер нь яг ашиг нь юу вэ гэдэг байдлыг биднес өнөөдөр одоо бүгдээрээ харах хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгээ нэг бас нэг эдийн засаг залгуул хэлсэн байл. Ер нь бид нар уул уурхай ашигт малтмалыг баялагтай орн гэх юм уу зүгээр нөөцтэй орн гэх юм дэр чи баялаг гэдэг чинь хүнд бас нэг эдийн засгийн өрөөгөөж улсад биш юм арахад төвөнд авчирч байгаа хэвээр. Тэр нь харагдахгүй учраас энийг баялаг гэхгүй л гэж яриад байна. Тэгэхээр дөрөөсөө энэ яг өмчлөлт энэ одоо тийм одоо борлуулалтын асуудлаа биднес нэгдсэн нэг бодлогод оруулахгүй болвол одоо өөрөө их юм бол биднес яг зүгээр нэг сонин жишээ би яриа л да. Одоо ингээд биднес монголчууд бүгдээрээ мэддэг тийм ээ. Биднес муш гэж ярьдаг. 5 гар суу гэж ярьдаг тийм ээ. Энэ бол дөрмтэй гэдэг үстэй. Тавлаа суудаг. Одоо буруу яхан бол 5 тонн нэмдэг. Одоо юу гэдэг нэг идэх юм бол эсвэл түүцтэй байх юм бол заавалчгүй тэр хүн одоо татдаг гэхгүй бол тэр байхгүй болдог. Тэрнтэй адилхан биднес эхлээд энэ ухдаг баялагаа ашиглах, өмчлөх талаар энэ тоглоомынхаа дөрмийг бол бий болгох байхгүй. Одоо жишээлбэл муушиг тоглож байлаа гэхэд баян онгорт нэг өөр муушиг тоглоод, завханд нэг өөр муушиг тоглоод, одоо доронтод одоо тийм ээ нэг өөр муушиг тоглодог байдгүй үстэй. Нэг л нэг дөрмөөр нэг л зарчмаар явдаг. Гэтэл манад бол одоо юу гэдэг эрдэнэт дээр нэг өөр уулуурхайн бодлого явагдаад, 5 толгойдоор нэг өөр уулуурхайн бодлого явагдаад, эсвэл одоо юу гэдэг оюутлогоор нэг өөр одоо бодлого явагдаад, нэгдсэн нэг юм бодлогогүй байгаа учраас л яг нь биднес энэ тоглоомын дөрмөө одоо бий болгох учраас энэ хөгжил дэвшил ирэхгүй байгаа байхгүй. Тоглоомын дөрмийг хэн бий болгох вэ? Тоглоомын дөрмөө ерөөсөө парламент олон нийт. Одоо уул нь энэ одоо ардын их хурлаар гэж байхад одоо 1990-92 онд л энэ тоглоомын дөрмөө хэрвээ биднес одоо яатсан бол тийм ээ баталсан байсан бол үндсэн хууль шиг тий одоо үндсэн хууль гэдэг юм аа л тоглоомын маань гол дүрм шүү дээ ер нь тий. Тэгэхээр зүгээр Норвег байна, Булангийн Арабын улс орнууд байна. Тий. Энэ улс орнуудад нэг авууштай зүйл нөө баялагын сан гэж юм байна шүү дээ. Тий. Яг араб орнууд бол яг хүмүүсийн мэдэлтэй байдаг тийм ээ. Том корпорацуудын мэдэлтэй байдаг. Норвегд яг төрийнхөө мэдэлтэй байдаг.
Энэ тоглоомынхаа төвийг бол 1970-аад оны ихээр ерөөсөө газар дор юу далаад тэгсэн оролоос маш их хэмжээний нефт илэрлээ гэдэг мэдээлэл гарч ирэнгүүт л ерөөсөө л за яаж энийг ашиглах вэ гэдэг тал дээр ингээл бүгдээрээ сууж байгаа. Одоо хэд хэмжээний хөрөнгө байх вэ? Одоо ер нь Норвегийн хөгжлийн сан гэхэд чинь одоо бараг 900 тэрбум доллар ч шүү дээ. 900 тэрбум доллар. 900 тэрбум долларын эдийн засгт уусгахч бараг л Мексик, Сауди Араб ч юм уу. Тий, тэгээ яг зүгээр нэг 500-аад 5 сая хүн амтал юм ус шүү дээ. Тэгсээ 900 тэрбум доллар. 900 тэрбум. Тэгтээ тэр чинь бол сан хоримтлагдсан мөнгө шүү дээ. Одоо хоримтлагдчихад байж байгаа юм. Эндээсээ захиран зарцуулна тийм үү? Захиран зарцуулах хэрэг нь яг зүгээр бас тоглоомын дөрвөн яагаад тэрнээс хэрвээ зүгээр засгийн газар байлаа гэж өөрөө ерөнхий сайд байлаа гэж тэрнээс 2% зарцуулна. Хэрвээ янз бүрийн бүр эрхийнхээ хугацаанд юм уу 1 жилд юм уу? Бүр эрхийнхээ хугацаанд. Тэгээ одоо ингээ эдийн засгийн янз бүрийн хямрал болоод ингээ тэр нөөцөөс авах ёстой гэвэл тэр нь бол 4%. 4%. Максимум 4% авч хэрэглэнэ. Тэгээ энэ сангаа яаж ашиглах вэ? Нэг хэсгийн хөрөнгө оруулалтанд тийм нэг хэсгийн яг цэвэр сан хэлбэрээр хадгална. Нөгөөх нь бол яг нь дотоодын одоо нэг үйлдвэрлэл, бусад одоо үйлдвэрлэл, одоо жишээ нь бол инновацид шингэсэн ч гэдэм юм уу тийм ээ, тийм үйлдвэрүүдийг одоо яг нь бий болгоход дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж зарцуулдаг. Сауди Арабын эзэн хаан Аз төвд айлчлаад байна л да. Нэг сарын хугацаатай. Тэгсэн сонссон. Тэгээ гол нь бол тэр чинь эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд газрын тос бол нэгэн цагт барагдана. Тийм учраас бид ядаж 30 он гэхэд өөр их үсэрт болсон байх ёстой л гэл аялаад ах шиг юм тийм үү? Тий. Тэгээ нойрог ус бас л энэ чиглэлээр анхаарч байна гэсэн. Тий. Тэгэхээр яг зүгээр яг одоо Сауди Арабын хувьд бол тэр хөрөнгийг бол одоо ингэ хяналтгүй зарцуулж байгаа байдлаар шилэгдэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг тэр бол манайсын асуудал биш шүү дээ. Тэгэхээр харахад ер нь одоо хөрөлгөн одоо асар олон тэрбумын одоо тийм том төслүүд хэрэгжүүлдэг. За тэр нь одоо алдагдaltaй байсан ч алдагдaltaгүй байсан ч ер нь бол нэг тийм ээ. Эзэн болдгоо бараг тиймэрхүү маягтай байдаг. Одоо жишээлбэл Норвегийн элчин юу одоо ерөнхий сайд хичнээн тэр баян улсын одоо юу гэдэг ерөнхий сайд байлаа гэхэд одоо юу гэдэг Малайзд ашиглаа одоо аачлаа гэхэд тэр олон мянган хүний бүрэлдэхүүнтэй. Тэр нэг 2-7 хоногт одоо юу жишээлбэл 500 сая гэсэн үү тийм их долларын хөрөнгө мөнгө зарцуулбал дөрвөн шорон дараа шүү дээ. Хамгийн гол нь Норвегт чинь тэр төрийнх нь одоо тэр нэр хүнд гэдэг юм ард түмнийх нь хяналт бол маш өндөр байхгүй. Бүгдээрээ энэ баядаг бол ерөөсөө минийх чинийх бид бүгдийнх. Ерөөсөө ерөнхий сайд гэдэг хүн бол та бол энэ биднээсээ дундаас итгэл хүлээгээд томилогдсон төр зүрийн одоо бидний илч. Тийм учраас маш өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Ийм өндөр хариуцлага үргэлж байгаа учраас танд бол яг нь Норвегийн ард түмний хөрөнгнөөс маш өндөр хэмжээний цалин өгч байгаа. Маш өндөр цалин тийм маш өндөр цалин. Маш өндөр цалин авч байгаа учраас та ард түмнийхээ хөрөнгөнд энэ их орныхоо хөрөнгөнд одоо өөрийн гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй гэдэг ийм зарчмыг тавьдаг байна. Эргээд мал аж ахуй руу шилжиж. За тийм. Та өнгөрсөн үйл санаж байгаа хил дээр баахан хэдтийн хил дээр баахан адуу тэгсэн гаргаж чадахгүй. Тий. Тэгээ олон хоног автомашины твшин дээр байж байгаа зарим нь ингээ өлдөөд үргэлжил байгаа юм л. Энэ чинь бас баахан асуудал бол бараг л адууга аврыг гэж нэг хэсэг нь ирээд нэг хэсэг нь малчин хүн хэдэн адууга хаан зарах нь төрд ямар хамаатай юм гэж явсан шүү дээ. Энэ дээр та жишээ нь юу гэж хэлэх вэ? Тий. Тэгэхээр яг зүгээр Монгол хүний одоо бэлэгдэл тийм ээ биднээс одоо би Монгол хүн өөрөө Монгол хүн биднээс одоо гол хайрлаж яадаг юм бол одоо адуу шүү дээ тийм ээ морь өөрөөх нь бол дэлхий дээр бол яг ингэ төрийнхөө сүлтэн дээр одоо адуу малаа яг ингэж эрхэмлэж одоо тагсан хүмүүс ер нь Монголоос өөр бол байхгүй. За шовуулах шовуу бүргэд арслан одоо тийм ээ тэгэл заамаа шинж тийм. Манайх бол ингэж мориос битдэг тийм ээ. Гэтэл бол одоо Монголыг яг одоо энэ өсдөг баялагтай харьцуулах юм бол манай малчин юу адуучин бүцөөхөн шүү дээ. За энэ жил бол яг нэг 4 сая хүрсэн гэсэн тоо харагдаж байгаа. 16 онд. Тий 16 оны эцсийн тооллого тийм ээ. Ер нь бол нэг 2.8-аас нэг 3.2 сая хооронд л манай адуу хэлбэлцдэг. Тэгэхээр өнөөдөр жишээ нь бол нэг тэр хэдэн адууга гаргаад тийм ээ одоо биднээс эрхэмлдэг адууга гаргаад хитэн дөрөвний ашиг олж байгаа. Тийм биднээс одоо юу авахгүй бодлого авахгүй тийм ээ. Хятадууд юм хятадууд юм авч янд юу биднээс тэгэл ерөөсөө юу ч байдаг байсан ингээл үнэтэй ч байсан үнгүй ч байсан ашиг олж байсан болоог ингээл гарах гал зүтгэждэг болсон. Тэгээ энэ аягүй харамсалтай. Тэгээ тэрэн дээр нь ингээд одоо юу гэдэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны одоо нөгөө юу гэдэг нэг мал эмнэлэг ариун цэврийнх нь сориг нь үргэлжлээд ингээд хил дээр ингээд баахан богинруулсан. Баахан хувь малчдыг одоо адуу малын зар нэгэ төлөвлөсөн тэрэн дээр нөхөрлөж уруулаа дээрээс нэмээд амгуул тэн дээр болоод гэж өгшөрдүүлж байгаа үнэхээр харамсалтай байхгүй. Тэгээ хамгийн гол одоо
үнэхээр одоо сэтгэл хэмжүүлж байгаа юм амьдаар нь гаргаж байгаа асуудал байхгүй. Амьдаар нь гаргаа цаанаа авчиад нөгөөдгий чинь одоо юу гэдэг нэдэлж мэдлэхта харигс хэрцгий аргаар одоо тийм ээ нэдэлж байгаа. Монгол хүний одоо жишээлх юм бол адуун балдаа харьцах сэтгэл бусад улсуудын адуун балд харьцах сэтгэл хоёр бол маш өөр шүү дээ. Зөвхөн өндөр хөгжилтэй улсанд бол баг амтны ирэх гэж ярьж шүү дээ. Ирэх гэж ярьж шүү дээ. Манайх бол тэр төртлөө юу хаа байсан. Тий. Юу дачны машины твшин дээр л тий тэгэл хараад тэгээд хэдэн одоо 100-аар нь ингэж өлбөрүүлж алж яана гэл тийм ээ. Тий тэр мэдээлэл би харсан. Монгол одоо мас сүргээр бол 60 гаруй сая болчихсон. Тий 62 сая гэж байна. Энэ мас сүргийн 5 шин малын бүтцэн ямар шүү дээ. Одоо л яг зүгээр нэг харахад бараг 55 орчим сая одоо бог мал байна. Бог хон юм аа. Тий хон юм аа. Гэтэл хон ямааны маань одоо 55 сая малын маань за үндсэндээ одоо юу гэдэг нэг за 50 сая нь хонь 5 сая нь одоо жишээлбэл ямаа байх юм бол энийг бол зохистой байна гэж 50 сая зохистой тий 50 сая хоньтой. Ер нь бол яг Монголын энэ нүүдэлчдийн энэ одоо тал хэрийн тийм ээ энэ манай нүүдэлчдийн гол үндсэн мал маань бол хонь байхгүй. Тэгээ хонио ингээм малдаг хонио малахын тулд хэсэг жоохон адуутай байдаг тийм ээ. Нэг хэдэн одоо цааны сүттэй хамт бол хэдэн жоохон хүртэй байдаг. За тэгээ тэрийг бас нэг нааш ашаага зөөгөөд нүүчийн тулд нэг хэдэн жоохон хэсэг тэмээтэй байдаг. Ийм л аж ахуйтай. Тэгээ яг хонь дундаа бас одоо яг нэг бэлчээр усын одоо ингэж заалж өдөрдуулах ийм зарчмаар нэг цөөхөн хэдэн ямаатай байдаг. Ийм л бүтцтэй одоо ийм байсан аж ахуйтай байсан байхгүй бид бас. Тэгтэл одоо сүүлийн үед одоо нэг ноолуур өсөж байгаа учраас малчад бол одоо орлогоо одоод дээр нь ямаагаа татаас өгдөг шүү дээ. Болгосон шүү дээ. Тий, тэр одоо бас нэг хэдэн онд ч үлээ тэр нэг яваараас ихтүүлээ нэг тиймэрхүү бас гажуудал гарсан шүү дээ. Ер нь бол яг зүгээр түрүүний би ярианд хэлсэн шүү дээ. Бид тоглоомынхоо дөрмийг ингэж ягшлал одоо биелүүлдэг учраас тоглоом янз бүрийн хүмүүс ингэж зам дунд одоо ингэж засварын янз бүрийн өөрийн гэсэн одоо ашиг сонирхолд нийцсэн ч гэдэг юм уу тийм ээ. Ийм тоглоомын дөрмүүд гарч ирээд байгаа учраас л биднээс одоо тогтвортой гэж. Яман сүргийн тоо ихсэх нь олшрох нь ямар сөрөг нөлөөтэй бэлчээр. Энэ бол бэлчээрт одоо сөрөг нөлөөтэй. Хүн бол ерөөсөө одоо бэлчээрийн ургамалд бол одоо юу гэдэг нь маш халтаа гэж үздэг. Ер нь ингээл биднээс уламжлалаа яагаад ямар одоо ялангуяа тэр биднээс тэр мал аж ахуйн хөтлөх одоо тэр Ж самбуугаан тийм ээ гаргасан ном сургамж за тэгээл тэр тогтох бангийн одоо дурсамж одоо сургамж байдаг юм тийм энэ бүгдийг биднээс энэ бэлчээрийнхаа мал аж ахуйн технологид одоо ашиглаж энэ малчтайгаа одоо мэдлэгжүүлэх сургах энийг танилцуулах хэрэгтэй байхгүй юу? Төрийн үед ямар байсан юм бэ сүргийн бүтцэн? Ерөөсөө яг нэг 11 л байсан. Тийм ээ одоо юу гэдгийг 100 ямаа 100 хонтой айлуулаа гэхэд 95 нь одоо хонь нэг 5-аас 10 л ямаа байдаг гэсэн. 11 харьцаатай л. Тий 11 харьцаатай. 11 ямаа л. Тий тийм л байсан шүү дээ. Тэр хүчээр барьдаг байсан уу? Хүчээр ер нь бодлогоор л барьдаг. Ер нь альва юм гэдэг чинь бодлогоор тэгээд түрүүний ярьдаг тэр тоглоомын дөрвээр л зохицуулагдсан шүү дээ. Ер нь төр гэдэг юм чинь Норвегид ямаа яаж нэг үл зохицуулж байгаа байхгүй юу? Гамбаяра одоо танаа хийм бэ, найдахөө танаа хийм бэ гэж зохицуулна болохоос ш. Чиний бизнесийг булааж аваад надад өгдөг, эсвэл миний бизнесийг булааж аваад чамд өгдөг юм байх юм бол энэ бол төрийн оролцоо болчих, буруу оролцоо болчих. Зохицуулна шүү дээ. Баян хонгор аймагт одоо бэлчээрийн даац жишээлх юм бол одоо үүдээ 10 сая байхад Булган аймагт 5 сая байдаг бол өнөөдөр Булган аймагт бэлчээрийн заасан чинь 15 сая болчиход бүгдээрээ би энийг ингэ татаад оноогож шүү дээ. Нөгөө биднес нэг одоо яг 5-5-ны үлгэргээл би энтэй ингэдэг ярьдагтай адилхан. Энэ чинь 5 сая мал бэлчих газар дээр 15 сая мал авчирч тавьчаад өөрөөр хэлбэл 10 литр ус багтах юм дээр 15 литр ус хийчихэд ингээд биднес бүгдээрээ л одоо зөвхөн ноолдурын бизнесээ дэмжиж ямаагаа өсгөцсөн чинь. Тий, ерөөсөө л тийм. Тэгэхээр яг төрийн бодлого, төрийн зохицуул зүүн дэжиглэх төстэй бол яг дунджаар бол яг нэг ямаанаас нэг малчин өрөх одоо нэг хавар ноолор үед явгат нэг 15 мянган төгрөг хүртэлх ашиг олчиж байгаа шүү. Нэг ямаанаас. Тий, нэг ямаанаас. Тэгэхээр биднес энийг давуулаад нэг хонноос 20-25 мянган төгрөг олох, ашиг олох энэ бодлогыг бий болоод өгч юм бол тэгэл ямаа ашиггүй юм тийм байна, хонь ашигтай юм байна гэж хонио өсгөл эргэл ингээл одоо хэвийн байдал руу орно шүү дээ. Зохицуултын тэрнээс өнөөдөр яг амьдрах гэдэг байгаа одоо юу гэдгийг малчин хүн дээр очиж гутлаа одоо нэг хоёулаа нэг даргарахад л танах одоо юу гэдгийг 100-ын ямаа таах хэвээр. Яг юм бол 50-ын энэ бол 50-ын тий гаргаж зах дээр заргаж болох. Тэгвэл энэ нь тий болохгүй. Тэгвэл энэ бол ерөөсөө юу болох вэ? Нуглаа болно. Ганцхан төрийн бодлогоор юу гэхээр ямаанаас 15 мянган төгрөгийн ашиг олоод байвал хонноос яаж 20-25 мянган төгрөгийн ашиг олох вэ? Тэгээд хэрвээ тэрийг биднес хэржүүлж чадах юм бол малчтай хэлнэ шүү дээ. Одоо та хар.
хоньноос одоо 25,000 төгрөгийн жилдээ ашиг болж байна. Яманаас 15,000 төгрөгийн ашиг болж байна. 10,000 төгрөгөө одоо олохын тулд та хоньоо өсгсөн зөвөө юу малчид бүгдээрээ тэгэл хоньоо өсгөж эхэлсэн шүү дээ. Малчид бол яг өнөөдөр ямаанд хайртай болцсондоо одоо юу гэдэг ямаа өсгöd байгаа юм биш. Ганцхан тэр нэг олж байгаа ноолуурын нэг хэдэн төгрөл байгаа байхгүй. Тэрнээс л болж. Тий. Тэгээ яг нэг жилдээ нэг манайх нэг 7-8 мянган тонн орчим ноолуур үлдэж байна. Энэний үйлдвэрт бас дөнгөж бас нэг 10-15% нь л үйлдвэртээ ашиглагдаад бусд нь бас л одоо урагшаа гараад авчих шүү дээ. Тэгээд бусдад одоо үнэтэй түүхий идэ бэлдээл оронд нь монголчууд бид бас юугаар авахж байгаа юм бэ? Бичээр усаа шилжүүлээл ингээл авахж байгаа байхгүй. Ургадаг салбарын хувьд та газар тариалангийн Монголын одоо нийт одоо бүтээмж гэх юм уу, багтаамж гэх юм уу хэрэг гэж байна. Ер нь яг манайх бол ингээд газар тариалаа хөгжүүлнэ гэх. За ингээд хатар газар эзэмшээл ингээд газар тариалаа хөгжүүлэл явлаа. За би одоос газар тариалын салбарт бас жоохон шүүмжлэлтэй ханддаг. За Улаанбаатар одоо энэ салбарыг хөгжүүлнэ гэл бараг болж бид бас хүн болгонд л нэг контейнер гурилтай олчих хэмжээний тийм ээ ийм хөрөнгө мөнгийг одоо яг бид зарцууллаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бол нааштай үзүүлэлт байна уу би мэдэхгүй. Яг тэгэхээр би ингээл харахаар одоо хавар болдог ч юм уу намар болохоор л тариалан ч одоо баахан тариа тарьчлаа. Тэгэл тэрэн дээр одоо үнэлэл ус тэр Улаанбаатарыг одоо хэдэн 400 хэдэн мянгаар чам 500 хэдэн мянгаар аавна. Гэтэл тэгээ тэрнийхээ мөнгийг аавна гэл одоо ингээл тариалт эхлэхээр л ингээ бөө хэрүүл эхэлдэг шүү дээ тийм ээ. Татаас. Тэгээ бөө татаас авдаг юм шиг байна тийм. Тэгээ тэрэндээ бас нэг амтсан бас компаниуд хүртэл бас байдаг юм шиг байна. Тэгэхээр бидүүсийн нөгөө нэг газар тариалын ургадаг баялгаа одоо гол мөнгө болох юм бол бидүүсийн малын тэжээлийн аж ахуй байхгүй юу? Малын тэжээлийн аж ахуй хэрэг бидүүс эрхлээд одоо жишээлбэл бидүүс бэлчээрээ царгасчулж болж байна. Тийм ээ? Одоо энэ хуучин газар тариалын бүсээс одоо энэ Сэлэнгийн бүс, Аранга, Төв аймаг, Хөвсгөл болгон одоо Хэмтий, Дорнот энд бол бидүүсийн жишээлбэл бол царгас тарьж болж байна. Царгас гэдэг нь одоо ерөөсөн малын хамгийн чухал уурга тэжээл. Дээрээс нэмээд бидүүс тэжээлийн дар шиг зориултаар эрдэн шиш тариалж болж байна. Эрдэн шишийн үрийг бол бидүүс жишээлбэл хуучин байсан одоо хамтын ажиллагаатай өрөмбийнч байдаг юм уу, молдовч байдаг юм уу. Тэнд бидүүс зүгээр үрийн аж ахуй байгуулж болно шүү дээ. Дэлхий чинь нэг шүү дээ. Энэ чинь төмөр замаар холбогдно. Тэр одоо өөр эрдэн шишийн үрийг чи хаанаас авах гэдэг хятадаас хүртэл бидүүс авч болно шүү дээ. Тэгвэл яг бидүүс эртний харьцаатай одоо өрөмийн одоо молдовод байна л. Яг өрөмийн молдовод яагаад гэхээр би бас одоо эдгээр залуусанд өрмийн сургууль төгссөн. Бас одоо миний найз нар өнөөдөр зарим нь хүртэл одоо ерөнхий сайднууд болсон. Өрмийн улсынхаа тийм. Тэгэхэд бол тэд бас л тийм аж ахуй хөгжүүлээд, үрийн аж ахуй хөгжүүлээд явж байгаа тийм юмуд байдаг байхгүй. Малын тэжээл гэснээс та анзаарсан уу? Одоо хотоос гардаг энэ хотын завхуудаар ийм агуулгууд байна л дээ. Малын тэжээл. Тэд нэр ч нэг шуудаа тийм. Яг өвөл нэмэлт тэжээл болгож төгсөж байгаа. За маа дотоодын үйлдвэрх байгаа. Оросоос орж ирсэн байгаа. Тий. Энийг л ер нь хөгжүүлэх. Тэгэхээр хамгийн гол нь бас энэ дээр нэг төрийн бодлого асууд ярьж байгаа. Чи дөрөв өөрөө ярьлаа шүү дээ. Нэг амтны ирэх мэрх гэдэг. Гэтэл биднес өнөөдөр өвлжих малыг бас л тэр тоглоомын дөрөвтэй л холбоотой. Өвлжих малыг одоо жишээлбэл өвлжиж байгаа хэлттэй мал байна шүү дээ. Энийг биднес одоо жишээлбэл заавалчгүй тэжээх тийм зарчимтай болох хэрэгтэй байхгүй. Өдөрт 1-2 кг нэмэлт тэжээлэр тэжээнэ. Аюуд бол одоо яг өвөл эхлэлээ 11 сар болоод манай малчин тураад эхэлдэг. Тураад эхэлж байгаа чинь ерөөсөл биднээс ерөөсөө өрсгдөг байхгүй малаа. Тэгэхээр өвлжих малыг тэжээх гэсэн тийм хуультай дүрмтэй болчих юм бол хэрвээ энэ хуулиа зөрчиж тэр амтны одоо эрхийг зөрчиж өрсгөж алж хагаад хариуцлага тооцдог болчих юм бол энэ малын энэ тоо толгой өсөлт чинь бас хязгаарлагдсан шүү дээ. Өнөөдөр бол яг зүгээр нэгэн насныхаа амьдралыг одоо юу гэдэг малчин гэдэг хувьцааг сонгож байгаа хүмүүсийг татвараар дарамтлан ингэж тэгнэ гэж одоо ярих нь бол буруу. Энэ бол зохисгүй. Ганцхан тэр үйл ажиллагааны одоо журмын өвлжих малыг одоо жишээлбэл Ганбаяргаа өвлжих малыг заавалчгүй та тэжээх ёстой. Энэ тэжээлийг та одоо жишээлбэл 10 сард одоо татаад авцсан байх ёстой. Өвлжэн дээр аваржаан дээр. Ийм журмал шилжээд энийг баримталж чадчих юм бол малчч гэсэн өөртөө ухамсарлаад одоо 500 мал өвлжүүлэх үү 100 мал өвлжүүлэх үү гэдгийг хүртэл чанартай өөртөө бодоод тий онд орчхоор л гэж ярьж байна. Яг тэгээд ингээд ярингуут л өнөөдөр нөгөө малын тоонд биш чанарт анхаарыг гээд байгаа энэ яриа чинь бодит юм болох байхгүй. Тэрнээс биш таач ярьж болтон би ч ярьж чадсан шүү дээ. Малын тоо бол хэдвсэж байна. Энийг бол чанар шинжүүлэх ёстой гэл. Энэ бол ёстой болохгүй. Гэхдээ амьдрал хэрэгжүүлэхийн тулд нөгөө л энэ тоглоомын дүрм гэдэг чинь ерөөсөө манай хууль тогтоомж энийг дандаа амьдралд нийцсэн маягаар зохицуулаад тэгээд хамгийн гол яг манай малч хөдрийнх нь ерөөсөө бидээс хамтарсан энэ хоршоосон энэ шаталсан энэ хүнс хөнгөн үйлдвэрлэлийг яг энэ Скандинав орнууд шиг
одоо хөгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хамтарсан гэдэг нь бол оршуулсан гэдэг нь юу гэж ихээр малчит хоорондоо оршуулдаг. За тэндээ ч одоо жишээлх юм бол бэлчээр усаа ашиглахаас ахуулаад тийм ээ энэ манаа өвлж, энэ танаа өвлж, эндээс үүдс хадлаа аван ч гэдэг юм уу тийм хамтарч ойлголцож одоо ингээд нэг орцонд байгаа хүмүүс ч гэсэн хамтраад одоо ингээд ойлголцоод амьдардаг үстэй. Тэрнээс биш нэг айл нь урдуура хаалга хийж хаагаал нөгөөдхийг оруулахгүй гэл ингээд ундгүй. Тэрнтэй адилхан малчит маань ингээд оршоолоод малчит болон үйлдвэрлэгчид хамтраад өөрөөр хэлэх юм бол одоо үйлдвэрлэл би одоо машин техниктэй хүн байлаа гэж бодъё л да тийм ээ. Тэгэхэд би өнөөдөр түүхийдээ татчих авах одоо мөнгө хөрөнгө болчиход байна шүү дээ. Давхар надад дээрээс нэмээд үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийн. Хажуугаар нь бас хавар болохоор одоо ноосоо аав, ноол ураа аав. Тэр мөнгө над байдгүй. Тэрийг бий болгох гээд банкнаас зээл авахаараа нөгөө үйлдвэрлэлийнхаа процесс алдагдал бий болох бүр ингээд давхар унчаад байгаа учраас нөгөө талд одоо малчт нь жишээлх юм бол өнгөрсөн 100 мөн чинь бол одоо хоньны нэг хийм хий чинь 500 төгрөгийн өнөрлөө шүү дээ. Зарим жураа хайсан баг. Өөрийгөө хайсан шүү дээ тий. Тэгэнгүүл чинь нэг өндөр юм яриад одоо ерөөсө бодол бохны өнгөн хөрлөө мөрлөө гэж бодлогын алдаа чи. Энэ чинь бол малчтын одоо буруу биш байхгүй. Гэтэл тэр одоо бодол бохны өнөрөд байгаа юугаа одоо бидээс өнөөдөр 20-25 мянган төгрөг өргөх тулд малчд түүхийдээ үйлдвэрлэгчд гэдэг одоо нийлүүлэх хэрэгтэй. Тэгэнгүүт нь дараагийнх нь тэр шаталцсан хэлбэр гэдэг байгаа нөхөр үйлдвэрлэгчд бас хоорондоо нэг одоо жишээлбэл хаа байсан Завхан аймгаас бидээс өнөөдөр бензин өрөөл бохир ноос тийм ээ зөөж шít. Бохир ноос гэдэг нь угаагүй ноос гэдэг нь Улаанбаатар хотод би 1 тонноос авчирлаа угаасаа дараа 500 хэлцэг ноос би болдог байхгүй. 500 кг. Тий 500. Тэр 500 кг тэр хогийг нь одоо тэр тийм ээ тэр орон нутагт нь хөдөлмөр шингээгээд үлдээх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд тэр Гамбаяр гэдэг хүн одоо би Завхан гэж жишээ яриад шүү. Завханаас одоо 1000 тонн 1 тонн 1000 кг одоо жишээлх юм бол угаас нас авчирвал чамд ч гэсэн эдийн засгийн хувьд ачаалал багтал тийм ээ. Дараа нь ингээд бүс нутгууд дах одоо дунд шатны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр заавалчгүй хаа байсан Завханаас Улаанбаатар хот руу тэр угаас нас яаж зохицуулах вэ чинь? Төхөрнөөс оруулж ирэхийг хориглоно гэх юм уу? Тэрийг тэгээд зохицуулаад ерөөсөл үйл ажиллагаа ямарваа юм ингээл хориглоно гэх юм бол биднес бурдаад байгаа. Биднес хориглоно гэдэг үгээд ерөөсөө одоо тэр 30-аад оны нэг Америк биднес нэг Америкийн нэг өдөр л тэрэн дээр ингээл нэг хориг тавигдсны баяр хориг юу юм гээд тэгээд яац. Тэгэхээр хориг л бий болох юм бол нөгөө маф гэдэг юм чи үүждэг. Эсрэг юм гэж. Тэгэхээр яаж болцоотой болох вэ? 5 6 боломжоос аль нь зөв боломжийг сонгох вэ гэдэг л юм бололцоог л бий болгох хэрэгтэй байхгүй. Малчин хүнд нэг бололцоо биш 5 бололцоо хийгээд энэ бололцоо 5 бололцооны энэ нь хамгийн оновчтой юм байна шүү танд гэдгийг л ойлгуулж чадах юм бол биднес орхно гэж. Тэгээд жишээлбэл орон нутгад биднес ноос угаалаа. Тэгэхдээ бүс нутагт нь биднес тэрийг ээлж болно шүү дээ. Утас болгож болно. Ээрэд утас болгосныг одоо Улаанбаатар хотод одоо бий болсон газар биднес жишээлх юм бол ноосон одоо өндөр технологи шингэсэн одоо брэнд бүтээгдэхүүний ноосон одоо костюм бичиг хийж болно шүү дээ. Энэ нь бол одоо жишээлх юм бол өндөр технологи шингэсэн гэхээр биднүүсийн одоо би бичиг ойхын тулд ямарваа нэгэн технологи шийдэх биш. Ямарваа нэгэн машин шийдэх биш тийм ээ. Энийг биднес брендинг юм оруулж ирэл биднес ойход Италийн дизайнераач гэдэг юм уу Италид хамтарсан. Энэ өндөр технологи шийдсэн юм үйлдвэрлэх юм бол тэгэл манай малажх маш урт хэрэгэлтэнд байна. За сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. За судалгаа шинжилгээний ажилд амжилтсая. За баярлалаа. Их сурвалж ярилцлагын манай ээлж дугаар өндөрлөө. Ирэх бэмб гарагт хэрэг уулзъя.